Манайхан хямар гэж яриад идэг лундаа гэдэг чинь төвд үг гэдгийг таны ярианаас ойлголоо би зөв ойлгосон байна уу? Маш зөв. Хямар лундаа гэж яриад байгаа. Тэгэхээр хямар гэдэг нэг үгийг хоёр удаа хэлж байгаадаа л ялгааг болчихдог. Лүн гэдэг маань хий, даа гэдэг нь морь гэсэн үг л дээ. Тэгэл хийн морь гэсэн л утгатай. Тэгээ хямарыг доройтуулдаг тэр олон хүчин зүйлсийг биднээс одоо бомтлоо барьчих юм бол хямар доройтгоо болчихж байгаа. Хөхтөнгөр радио бүтээгч подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарын зочноор цаглашгүй гэрэлт төвийн тэргүүн Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Бурхан урлаач Ухаан Заяага урагд ирсэн байна. Сайн байна уу? Танд өдрийн мэнд хүргэе. Мөн баяр наадмын мэндийг хүргэж байна. За, өөр чинь баярын мэнд хүргэе. Тэгээ мөн сонсогчдынхаа үзэгчдийнхээ энэ өдрийн амар амдаг алтгая. Хоёлаа өнөөдөр монголчуудын хямар лундаа гэдэг сэдвийн дагуу ярилцсан. Тэгэхээр монголчууд хямартай хүн гэж ярьдаг. Таны ойлголтоор одоо хямартай хүн гэж ямар хүнийг нэрлэдэг юм бэ? Монголчууд донд эртнээс хямар лундааны тухай, хямарын тухай асуудал маш өргөнөөр яригдаж ирсэн. Хямараа их голж хичээдэг. Ялангуяа монгол эр хүний босоод цагаан хямарч гэдэг юм уу? Эр хүн хямараа дээдэлдэг. Хямар гэдэг яриад маш олон зуун жил яригдаж ирсэн асуудал. Тэгэд энэ хямарын тухай би бас өөртөө томоохон лекц хүргэсэн юм байна. Одоо 10 жилийн өмнө. Тэгээ биднээс олон жил ингээл хямар лундаа гэж яриад ирсэн боловч яг нэг хүнээс очоод за хямар гэж юу юм бэ? Одоо эр хүний босоод цагаан хямар л гэдэг ямар учиртай юм ихэд бол хариулах маш цөөхөн баг байдаггүй. Одоо малгаандаа хямарч байдаг. Эр хүний бүшийн дээдлээ тавьж гэдэг ингээл ярьж л байд. Тэгэхээр яг энэ тал дээр цэгцтэй ойлголт байхгүй явж ирсэн байна л да. Тэгээ энэ дээр нь бас би өөрөө олон жил хямрын тухай судлаад байна. Хямрал гэж юу юм? Ямар учиртай? Яагаад зөвхөн эр хүн дээрээ байд юм уу, эмэгтэй хүнд байдаг юм уу, хямарл гэдэг. Хямар лундаа гэдэг маань ямар учиртай юм гэж судалгааг л үзчихлээсэн. Тэгээд бас ном гаргасан. Хямарын тухай ном гаргаж ирсэн Хямар 13 гэд. Тэгээд хямар гэдэг зүйл мэдээж манайхан одоо хөгшчүүн настаа буураар ингээл ажил үүсэн бүтээ явж байгаа нэг нүдэндээ галтаа, нүүрэндээ цогтой ямар хямартай хүн бэ? Яасан сайхан ажил үүсэн бүтдэг хүн бэ гэж ярьж байгааг бодох нь бол ер нь хямартай хүний бол ярьсан хэлсэн бат үнэн, ажил үүсэн бүтэмжтэй, эрүүл саруул нэг цог хямар лундаанд бадарсан хүн гэдэг бол ерөөсөө бодсон сансан төдийгөр л ажил үүсэн аян зөндөө бүтэж байдаг, өвчин зовлон ороогоод байхааргүй бүх үйлсэн тэгшэрсэн сайхан явж байгаа нэг хямар лундаат гэж ярьд. Тэгээ хямар лундаа гэдэг зүйл маань хүн болгонд тэгш байна уу? Хямар гэдэг хямар доройтно гэдэг асуудал байгаад байдаг. Хямараа сэргээх гэдэг бас юм яригдаад байдаг. Тэгэхээр хүний хямараа хүн одоо хямараа байнга бат авч явах боломж байна уу? Эсвэл хямар доройтчул сэргээх арга байна уу гэвэл одоо энэ дээр ерөөсөө байна. Энэ буддийн шашин дорн дахин тал дээр бол энэ хямрын тухай одоо лундаа гэж өөрөө сонсч байсан тийм. Тэгэхээр энэ маань төвдөр бол химор гэсэн л үг л дээ. Одоо хямар гэдэг бол хийн морил гэсэн үг л дээ. Одоо би дараа нь хямрын тухай товчлоод ярихад ерөөсөө хийн морь гэд салгаад хэлэх юм бол хийн биетэй нэг морь байна гэж ойлгочих. Яг тэг хямар гэд хэлэхээр ойлгохгүй. Хийн морь гэх юм бол хийн биетэй морь гэд ойлгоод чи юу хийн тухай яриаг бол ерөөсөө энэ хямар гэдэг зүйл холбогдоод ирэхээр хүний биеийг хөдлөж идэг 10 гол хийн тухай яригдчих. Үндсэн 5 хий, гишүүн 5 хий. Тэр хийг болохоор сэтгэл хөдлөлтөд гэж үзэж байгаа. Тэгээ энэ маань химорын доройтно гэдэг бол дотоод хүний тэр гол үндсэн 5 хийн буруудаж доройтож гажих юм уу, буруу гүүх юм уу, гүүхэ болох юм уу. Ингэсэн үед бол хүний химор доройтож байгаа юм. Чиний хийн гүйтэл чин доройтлоо гэж бодож байгаа хгүй ингийн дээрээ. Тэгээ химор чин доройтол. Тэнгүүд сэтгэл гэдэг зүйл маань өөрөө одоо маш энгийнээр ойлгох хий гэдэг зүйлийг хийн хөлхийг сэтгэл нь хөлж явдаг байхгүй. Тэгээ сэтгэл нь хийгээ хөллөөд энийг болохоор сохор мөртлөө хөлтэй нөгөөх нь хөлгүүн мөртлөө нүдтэй хоёр хүний тухай яригдчих. Хийн болохоор одоо яг тэр сохор мөртлөө хөлтэй. Энэ хоёр маань дан дангаар явахаар явж чадахгүй. Тэгэх юм бол хөлтөө сохрыг үүрчих юм бол замаа заагаад хоёлоо шүтэн барьдлаад явж чадна. Яг энтэй адилхан хийн сэтгэлээ ингээ хөллөөд ингээ явах юм бол хиймар маш батгүйж. Тэгэд ямар хийн тухай яриад гэх энэ яг энэ хоолоод бол дээш гүүгч хий гэж байгаа. Зүрхэнд бол ам баригч хий гэж байна гэж үзэж байгаа. Тэгээд бүх биеинд бол түүж оршигч хий. Тэгээд доод нууцын оронд бол уруу арилгагч хий гэдэг энэ 5 гол хий байгаа. Тэгээд энэ 5 хийн гүйдлийг 5 амьтнаар бэлэгддэг. Тэгээд одоо өөр санаж л байгаа харж байгаа хямрын дарцган дээр 5 амьтан голдоо морь ингээд сайхан дүүлж яваа морь далдвчтаач байдаг. Дөрвөн болонд нь хан гард луу доор арслан баг гэдэг 4 амьтан байдаг. Энэ 4 амьтныг биднээс 4 хүчтэй л гэж ойлгоод байгаа.
дээд хангаар луу хоёрыг бол тэнгэрийн хоёр хүчтэй амьт юм бэлэгдэлтэй амьт тийм. Доотлын бар арслан бол газрын хоёр хүчтэй амьт юм гэж мэдхээс биш дөрвөн хүчтэй гэж ойлгож энэ хямрал ундаатай шууд холбоотой гэж сайн зарим мэддэг. Тийм ээ. Тэгэхээр хямрын дарцганы дөрвөн болон дөрвөн хүчтэй амьтан голдоо морь байж байгаа. Тэгэхээр энэ нэг морьтойгоо Монгол түм их ойрхон байдаг. Энэ морь гэдэг амьтан өөрөө бодиттой хямрыг төлөөс амьтан байхгүй. Тэгэхээр Монгол түм морьтойгоо ойрхон морийг адгуулж дэлхийн талыг яалаа та мориорол тулсан. Одоо ч гэсэн наадан болох ч юм те. Хурдан морь хамгийн их бас их сайхан баяр нь бол хурдан морийг үзэх гэж хүмүүс гадна дотноос очдог. Хурдан морины энэ баяр наадам нар хамгийн их одоо ач холбогдол өгдөг. Тэг яг энийг би задлаад ярина. Хурдан морь уралдуулах баяр бол зүгээр баяр төдий зүйл биш. Зүгээр л баярлал морь уралдаал хурдан морин төрүүлж ирээл дуусч байгаа зүйл өрөөсөө биш. Энэ цаана гүнзгий утгал хямрыг бадрааж байгаа том зан үйл явагдаж явагдаад. Одоо жишээлхэд бол зүгээр л хотын одоо хөдөө өсөөгөө хотод өссөн хүүхэд байлаа гэж бодож жишээ татгаад яг түрүү морь ингээд баринд орж ирж байгаа гэсэн хүн болгоныг самсаа ширхрээд уухай гэж ташгирал нэг сонь нулимс нь мэлтэлээд амьсгаан давхцаал тэгэл уухай гэл өөр юмрлгөө самсаа ширхрэн гэж ярьж байгаа. Амьсгал нэг сонь давхцаал те. Энэ болохоор ерөөсөө Монгол хүн болгон тийм нэг цугсандан нэг юм байх. Түрүү морь орж ирэхэд тэр дотоод голын хий хөдөлгөөнд орж огшиж байгаа нь хямар ингээ хөдөлгөөнд орж байгаа нэг хэлбэр жижигхэн хэлбэр байгаа байхгүй. Тэгэд уяач хүн өөрөө морь уяхаас өнд жилийн сахгуулаад ингээл ерөөсөө архитаар спортоор суртахгүй янз бүрийн шоу зингэнд орохгүй яг л өөрөө хямараа батваж ёс зүйтэй байж аж морь уяхад морин давхдаг гэдэг. Өөрөө архитаар суугаад юм уу те ингээл шоу зингээ ингээл жоохон цалгаараад ёс зүйгүй байх юм бол морин давхдаг гэдэг. Тэгээ нэг том уяач гоо ярьжээс хэдэн сарын өмнөөс эхлээл архитаар шоу зингээ ёс бүгдийн тас хорол яг хямараа батдгаад эхлэнгүүтэл морины уяас ойлгоно яг сайхан тахаралтай яг хурдтай давхдаг. Уяачийн хямраас шалтгаалж байна. Уяачаас шууд шалтгаална. Уяач нь өөрөө ингээл архитаар суугаад уруу дөрөө байвал морийг дагдаг. Эзнийхээ хямрыг дагдаг. Давхидгүй өвч үлийд бүдэрнэ. Эсвэл одоо хурдлахгүй тухайн үед азгүйтдэг. Тэгэхээр түрүүний нэг хүчтэй хямрын гол болсон 5 амтэн жөрөө ингээд 5 хийгээ бэлэгдэж байгаа. Одоо хоолоод дээш гүгчих бол луу бэлэгдэж байгаа. Тэгэнгүүт ам баригч хийгээ бол морь бэлэгдэж байгаа. Нөгөө нэг түгэж оршиж хийгээж хангард ч юм уу, уруу арилгач чигээ бар ч юм уу. Дээш гүгчийн гол хий юу бэлэгдэж байгааг ярьж хэлэх бүх зүйлийг энэ хийн хүчээр явагдаж байдаг. Тэгээ бид нар зүгээр яриад байгаа яг бодонгууд биэнд чинь 72,000 суд сүмсэр одоо хий гүйжээж чи хийн гүйдлэр явагдаж байгаа байхгүй. Тэгэхээр одоо өөрөө сонс янз бүрийн нэг буруу хазгаа юмараа нэг жоохон галзуу солиотой хүнийг бол юу гэдэг манай хийтэй хүн гэж ярьж шүү дээ. Энд чиг бүгд холбоотой. Зүгээр л хэлчихээгүй хий хөдөлж энэ нэг буруу зөрүү юмараа ямар ч хүн ойлгомжгүй галзуу юмараа тэглэх бол хийн хөдөлчлөө хийтэй хүн шүү цааш нэг жоохон орнон солигдсон нэг л тэгж ярьж байгаа. Дотоод голын хий гэдэг зүйл буруутгал юм бол хүн галзуур хавилт. Би энэ тухай дараа нь хойш нь яриа. Тэр хийн тухай яриа. Тэнгүүд одоо уруу арилгачийг бар ч юм уу түгэж оршигчийг хангардгээ бэлэгзээ. Түгэж оршигчийг бол хүний хөдлөх явах суухыг хариуцчихдаг. Уруу арилгачийг бол эдээ ундааны тунгалаг зүйг ялгаруулах бүх ажлыг хийж идэг. Тэнгүүд гал тэгсгэж хийж бас байна. Тэгвэл хамгийн гол нэг дөрвөн хүчтэй амтай хамгийн гол юм нэг зүрхний харалтай ам баригч хийж байгаа байхгүй. Энэ хийний гол үргэл хүний 100 хаврыг үзүүлэх тэрэг бэлэгдэж байдаг. Тэгэхээр 100 хаврыг үзэнгүүт чи хүн 100 настах бүрэн боломжтой байхгүй. Тэгэхээр тэрийг морь бэлэгддэг. Тэгээ нөгөө үндсэн одоо тэр бусад хийнүүдний мориныхоо моринд ам баригчинд захирагдаж хураагдчихдаг. Тэнгүүд яг тэр зарим хямрын дарцган дээр морины дөрөв тууран доор нарслан хангард бараа гიშгцнэрээ ингээд дүүлнэсэж байгаа явж идэг. Тэгэхээр нөгөө айх тэр одоо лууч нөгөө манаал юм шүү дээ. Гэтэл хятадууд одоо ингээд баг хятадын символ болоод луу хятадууд иргэшээ гэдэг. Гэтэл бол анхнаасаа луу гэдэг зүйл бол Монгол хаадын иргэшээдэг тэнгэрийн хүчтэн гэсэн утгаар Монгол хаадууд луун хэтэ дээл өмсдөг өөр хүмүүс өмсөхгүй хуульчилсан ч байсан. Тэгэхээр манайх ч юмаа баг багаар алдаад л байл да. Одоо морин ураач алдах төглөө. Тэгээ лууг бол хятадууд ингээд луу анхнаасаа манаа юм байсан. Тэр айх тэр хүчтэй амьтдуудыг чи яах нь хангард гал амт байна бэлэгдэл ном амт бүгдийг морь эрхэндээ ураагаад түрүүн дөрөнд ороо гიშгцэн баг. Гэтэл морийг хамгийн сайн иргэшээ чадсан ард түмэн Монгол түмэн байхгүй. Одоо мориор уралд найраг цагаа шимс үгийн аавна. Тэгэл дэлхийн талыг бид нар чинь намхан нуруутай одоо тэр намхан мориор холын занд хурддаг гэж чадамжтай. Тэгэд тэр морио унаад дэлхийн талыг эзэлж чадсан. Тэгээ хурдан мориороо бид нар чинь сойж баярлдаг. Тэгээ морьтойгоо ойрхон байна гэдэг бид нар хямар хизээж дөрөйхгүй. Тэгээ хямараа бат байлах гол үндсэн амт ч өөрөө морь багт байхгүй. Тэгээ хямаранд одоо хямар дөрөйтлээ гэхэд бол биднээс хамгийн энгийн бодиттой аргууд бол хямрын дарц хийсгэх.
Одоо бид нөгөө санс шинийхээ шиний 8 ч юм шиний 3-нд Хямрын овон дээр Улаанбаатарчууд маань гараад Хямрын дарцгийг олгодог. Хөдөө орон нутгийн хүмүүс бол тухайн нутгийн орныхоо уул овон дээр Хямрын дарцгийг бадраадаг. Тэгээ энэ дээр анхаарах олон зүйл бий. Тэгэхээр биднээс одоо Хямрын дарцэг чинь яг өөрөөсөө жилээр өнгөн янз бүр байдаг. Тэгээ Хямрын дарцгийг одоо гол нь хүн болгонохоор одоо таних гэхэд нэг өөр зүг рүү. Минийх өөр зүг рүү, баруун зүг рүү ч юм уу, өөрөг чинь зүүн зүг рүү ч юм уу. Тэр байгаа уулын овон дээр гарна. Тэгээ Хямар бадрах цаг гэж байдаг. Хямар бадрах зүг, Хямар бадрах гариг гэж байдаг. Түүнээс зүгээр хүссэн хүн болгон шинийн 3-нд ч юм уу бүгд зэндэмэн хайрхан луга гарч болохгүй Хямар бол. Хаанаас асууж мэдчихэж яг өөрт таарсан тэр цаг хугацаанд одоо жишээлбэл энэ бол зурхаач лам багш юм уу Хямар судлаач одоо жишээ нь би ихэд бол Хямарын тухай том лекц сая номоо барьж ирээд бол авч орж ирсэнгүй Хямарын тухай ном гаргасан. Тэрийг аваад үзэхэд ямар ч энгийн хүн уншаад өөрөө Хямараа одоо унсан байна уу Хямар маань доройтсон байдг өөрөө шинжиж болно. Ямар ч асуудалгүй тэрийг ингэж хүснэгтэлсэн байж. Тэгээ энгийн хүн хараад одоо миний ажил үйл бүтгээ байжлаа би нэг л биш болцлоо хүн чинь өөргөө мэдэн шүү дээ. Ингээл ажил үйлсэн бүтгээ байгаал зорьсон үсэн огт бүтэхгүй ажил нь саад гараал тэгэл ингээл сэтгэл нь айгүй ингээл хямраал ерөөсөө ингээ өвчин ороогоол байн бодол санаа нь ингээл булан гартаад ерөөсөө буруу шийдвэр гаргаад болохгүй. Энэ маань өөрөө Хямар дөрөт дээр зааш хийж хэвийн байсан бүх үйл ажиллагаа хийж чаддаг маш хийж чадгаа болоо. Шинж юм биш үү? Өвчин байнгороо үг нь хүчгүй батгүй болно. Хэлсэн үгэнд хүн итгэхэ байна. Ажил үүс нь бүтгэ барина. Ерөөсөн бүх юм буруудаад эхэлж байгаа. Тэг яг энэ үед нь өөрөө шинжингээд тэр ингээ хүснэгт байгаа. Хямар лундаа гэдэг чинь Хямар мөр тэр нэг ратлгото бүгдэр дааг үсэг байна. Төвд үсэг. Тэр Хямарын үсгийг ингээд унчих юм бол 50% Хямар унсан. Бүр толгоон доошоо харцсан байх юм бол Хямар 100% унсан байна гэж үзэж байгаа. Тэрийг өөрөө хараа шинжиж болно. Одоо ингээд нар зүв тоолол ингээд ингийн одоо өөрөө байлг за би одоо тэдэн нас техникээ тоолоо өдөр ингээд үзэнгүүт миний Хямар унчиж өөрөө тэнгүүд тэрийг засдаг аргууд нэг байхгүй. Засал хийх юм бол эн чинь хүн чинь өөрөө нэг 5 махуудаас бүрдсэн амтан. Тэгээд өөрсөө чинь харцагаа хил ам лус савдаг гариг оддын хөдөлгөөн маш олон юмны орчил донд биднээс ч оршиж байгаа учраас биднээс байгалийн бүтээгдэхүүн. Тэгээ Хямар нь дөрөөт нь зарим үед хүн чинь нэг гоё ажил үйлсэн бүтээл янгууд миний Хямар өстө гоё юм да бат байна да гэл зарим үед нь дөрөөт. Энэ Хямар чи янз бүр болно. Хямар дөрөөтүүлдэг хүчин зүйлсүүд байгаа. Бодтой. За энгийнээр 10 хар нүглийг ихээр үлдэнэ гэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол энэ 10 хар нүгэл чи би хэл сэтгэлээр үлдэх тэр буруу үйлдэлүүдийг л томьёолж хэлбэр. Амаараа одоо хэрүүл уруул ховжив чалчаа үг ширүү үгийг үлдэх амаараа амныхаа Хямараа дөрөтүүлж нэг энгийн дээр ойлгож болно. Сэтгэлээр бол одоо хомхоо сэтгэл хорлох сэтгэл буруу үзэлгээл те өөрлөө нь хараад инээж байгаа мөртлөө сэтгэл дотор энэ хүний ажил бити бүтээсээ ингээд сайн явж байгаа нэгэндээ яг хатаарч штэ одоо ингээд хатгах санаа агуулаад бити ажлын бүтээсээ энэ хамт биднээс 10 жилээ төгсөөл ингээд энэ одоо ажлын бүтээд ах би ингээ хөдөлмөрлөөд байгаа мөртлөө гэтэл хин хөдөлмөрлж чадж чинь хин сайн явж байгаа хөдөлмөрлж байгаа хүний ажил ус бүтэн штэ. Тэгээ атоочтой үүсэх мөн өөрөө сэтгэлийн одоо Хямараа дөрөтүүлж байна. Биеэрээ бол амтны амийг таслах эс өкснийг авах одоо буруу хурцл хийх ч юм уу. Эдгээр үүсүүдийг их үлдээд байх юм бол биеийн Хямар дөрөтнө гэдээ ойлгол болно. Тэгээд Хямар лундаа дөрөтүүлдэг гол шалтгаан бол арх дарсыг хэтрүүлэн хэрэглэх. Өөл ярьдаг тамхи, арх. За тэгэл одоо янз бүрийн буруу онгодыг одоо амтны амиар тахих мах гэдэг сонь тэг амтны амийг хөнөх. Манайхан донд маш нэг буруу үг байна. Одоо Хямараа бадарахын тулд чоныг алах юм бол одоо Хямар бадардаг гэсэн үг. Тэр хаанаас хэн зөхөж гаргасан би бас ойлгохгүй. Ижил тэнгэртэйдээ харагдаж илүү тэнгэртэйдээ халагддаг гэл те. Тэгэхээр энэ тэр Хямартай чонууд Хямартай бол маш Хямартай юм те. Одоо ерөөсөө хавханд ороод хөлний хөлнө хавханд орлоо гэхэд тэр хөлөө тас хазаад 3 хөлн дээр 4 хөлнөөс хурдан давхиж явах чадамжтай тийм хүчтэй эр зөрөгтэй Хямартай амтан л да. Хүн болог тэгж чадахгүй хавханд орлоо гэм бол хөлөө хуглаад давхиж явах ямар ч боломжгүй. Тэгэхээр тэр Хямартай амтныг харж бишрэхээс биш алж малж болохгүй л дээ. Амтны амийг тасна гэдэг нь өөрөө нүгэл хилэнцтэй ажил байхгүй. Тэгэхээр тэгж Хямар бол бадарахгүй. Хямараа бадарах гол үйл бол тэр саяны хэлснээр бие хэл сэтгэлийн ариуныг сахиж муу үлэн даган баясахгүй. Өөрийн хорт муу зуршлыг таягдан хаяж чадхал юм бол Хямар хүссэн үсэг аянда бадарна. Бодтой зан үйл нь бол Хямарыг бадраа, Хямарын сан, Хямарын одоо сэржим, Хямарыг бадрах олон за. Тэр Хямарын дарцгийг өлгөхдөө биднээс их дандаа буруу зүг рүүгээ, буруу цагтаа гарч ийн. Тэгснээр бодтой Хямарын дарцыг бадрахгүй. Тэр миний гаргасан номон дээр Хямараа бадрахтаа юу гэж хэлэх юм? Одоо юу бодох юм? Аль зүгт гарах юм? Хэдэн цагт гарах юм? Ямар уулын орой дээр гарах юм? Бүгдийг нарийн зааж өгсөн байдаг. Уулын одоо орой овоон дээр гарахаар энэ
байгалийн эрчмээр ингэж хямар сэргээд байна уу? Энэ яг ямар философи агуулгаар ингэж бид нар уулын яваад харахаар хямар сэргдэг гэдэг юм ойлголт олон нарийн аргуу зан үлүүд байна. Одоо уулын орой гэдэг бол хамгийн өндөр цэг байгаа байхгүй юу? Тэн дээр ингэ салхи маш их хүнсээ бадарч байна. Бас энгийн нэг арга марган дээр хямраа бадрах тэр хямрын дарцэг гэж зүйлийг өндөр уулын орой дээр салхинд бадарч явах хэрэгтэй байна л да. Одоо ингэ салхитай өдөр туг ингээл босгоч ингээ дэр гэж намирна шүү дээ. Тэр зүгийнхаа муу юмыг устгаж идэг гэж үздэг. Одоо аль зүг рүүгээ салхины эрчим амар шин. Тэрнээс өөрт ирэх тэр муу зүг юмыг бол устгаж байдаг. Өндөр уулын орой дээр ингээ салхинд бадарч явах хэрэгтэй. Тэгээ яваад архимарын дарцгийг бол одоо гэр орныхоо үүдэнд хуучин бол Монгол гэрийнхаа үүдэн дээр хот балгадад хамгийн голоо тэр маань өндөр уулын орой дээр бадраа салхинд ингэж гоё хөдөлгөөнтэй намирж ил байх хэрэгтэй. Тэгээ хямрын дарцэг гэдэг зүйл бол бодтой хямрыг бадрах арга мөнөг бол мөнөөс өмнө. Тэгээ тэр маань нэг жилдээ ингээс бадраад тэр чинь салхинд хийсээ сэмрээд нэг жилдээ л хямраа дагалт дуусчих. Дараа жил дахиад тэрийг сэргээж бадрааж явах ёстой. Өндөр газар бадраа гэж номондоо заасан байдаг. Тэгээ тэр маань нарийн утхан дээр бол одоо дээшээ бадрах юм бол тэнгэр гаригийн хорлолыг амирлуулах, баруун зүгийн зүг нь өөрөө хорлолын тэр зүгүүдийг устгаж яадаг. Салхи хаанаас ч хүлээж болно шүү дээ. Тэгэхээр 10 зүгээс хүн болгонд чинь 4 сайн зүг 4 муу зүг гэж байгаа байхгүй. Тэр чогжин буюу зүгийн эздүүд гэдээ байж яадаг. Буддизмын зурхаа ясанд үзэж байгаа. Тэгээ одоо хүн болгон мэдчихэж шүү дээ. 5 цэтгэрийн зүг, шуламжийн зүг, хорлолын зүг, адын зүг гэдэг. Тэгээ одоо тэр муу зүг рүүгээ янз бүрийн танзаалах, имлэг домлого явах одоо ажил ихэр бүтээхгүй. Одоо зүгийн одоо тэр цээр гэж нарийн нэнд зурхаа холбогдолтой байдаг. Тэр зүг рүүгээ хийснээрээ зүгийн одоо муу юмыг амирлуулж байдаг. Тэгээд тэр одоо яг ууланд гарч явахдаа тэр хямрын дарцыг бадраахтаа бодох нарийн бясалгал бодлууд байдаг. Наран сарныг бол ариа олорхны мэлмээ юм, хямрын дарцгийг бол ариа орхны хил юм, байгаль дэлхийг бол бурхны биеч гэдэг юм уу. Маш нарийн тэр бодлогуудыг бодож чадаад зүг хийсгэж чадах юм бол хямар бол үнэхээр бадрах бүрэн боломжтой. Манайд бол хямрын сан гэж байдаг. Тэрэн дээр бол ерөөсөө 4 5 хүчтэй амьтны хямрыг өөртөө шингээж авах, бадрах бүх нарийн аргууд нь байж тэрийг биднээс монголоор уншиж явах хэрэгтэй. Би өөр монголоор нь орчуулад гаргацсан. Тэгэх юм бол асар ойлгомжтой. Манайхан хямар гэж яриад идэг лунда гэдэг чинь төвд үг гэдгийг таны ярианаас ойлголоо би зөв ойлгосон байна уу? Маш зөв. Хямар лунда гэж яриад байгаа. Тэгэхээр хямар гэдэг нэг үгийг 2 удаа хэлж байхдаа л ялгааг болчихдог. Лүн гэдэг маань хий, даа гэдэг нь моргис үг л дээ. Тэгэл хийн моргис нь л утгатай. Тэгээ хямарыг доройтуулдаг тэр олон хүчин зүйлсийг биднээс одоо бомтлоо барьчих юм бол хямар доройтгоо болчихж байгаа. Хямартаа одоо хүнийг хараад тийм мэдэх боломж байна уу? Танд хараад энэ одоо үнэхээр хямартай хүн байна да гэсэн мэдрэмж төрж ирсэн тохиолдлууд ямар шинж тэмдгүүд ирэн тэнд мэдрэгддэг вэ? Ер нь бол хямар лундатай байгаа хүнийг бол хүмүүс нүд рүү нь хараал те. Одоо хүний нэг нүүрэндээ галтаа нүдэндээ цогтоо гэж манайх ярьсан. Хямартай хүний нүд нь ингээ гэрэлтэж идэг байхгүй. Нүүр нэгэ халууд үгээ нүд нь гэрэлтэж байгаа. Хямар лундааг харахад нүд нь сүмээс нүүрэндээ ямар ч гал цог байхгүй нэг тийм маш тийм дөрөө. Одоо яг тийм үхэнц маягтай. Хямар бадарсан гэдэг чинь үг хэл яриа хурц тод. Бүх юм нь одоо үнэн бат. Ямар нэг худал хуурга бүх юм нь одоо бат нот. Тэг гол нь хийж байгаа ажил үйлс бүх явдал мөрнөөрөө зөв. Ямар нэгэн хилэнцтэй үлэн даган баясахгүй. Хараад гаднаас нарал тэр хямар цогт бадарсан чинь тодорхой л доо. Одоо нэг л одоо Монгол үндэсний баяр болж байна. Энэ баяр болгож байна. Биднээс чи хямар лундагаа дээдэлж чинь дээлээрээ дээл хувцаараа гойдог. Дээл хувцсан дээр хүртэл нэг ярихад бол манай монголчууд эртнээс гэдэс затгалан мөр бүтэн гэж ярьдаг. Тэгэхээр уранхаа хувцс хүмсгийг цээрэлдэг ус артсан байхгүй. Тэнгүүд энэ дээр одоо биднээс одоо ч уранхаа хувцаар гойдог болчихлоо шүү дээ. Одоо ингэ залуучуудыг харсан уранхаа джинс, уранхаа хувцс. Энэ одоо яагаад энэ гэж мод гэдэг юм. Тэгээ ингээд дэлгүүрээс хувц худалдаад давхаар хуучруулсан, гандцсан ингээд шин юм өгөхөр цоо шин асар үнэтэй. Би тэрийг ойлгохгүй гайхаад манай нэг дүү мөнгө авангууд. Гэхдээ чи яагаад уранхаа байгаа гэсэн чи мод гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр мод гэдэг сони юм л да. Гэхдээ одоо энэ маань мод гэдэг нэг утгаараа бол уранхаа джинс, уранхаа юм өмсөө явж байгаа мод л байгаа биз. Номондоо зааж байгаа дээрээ бол тэр навторхаа хувц өмсдөг дон гэж нэг юм байдаг. Тэгэхээр одоо хогийн таар шуудагаар гоёх цаг ирнэ. Одоо тэр 5 цүүн цаг гэж одоо бас байна. Тэр цүүн цагийн дээр бошгол лүндэн бо ирээдүг зөнгөжсөн бошгол лүндэнгүүд дээр цаг чөвдөд ирэхэд одоо таар навторхай хуранхаа хувцаар гоёх цаг ирнэ гэж. Тэр манайг бас хурцаад ирсэн мөр бүтэн байж чадхаа болж та ингээд битүү уранхаа хувц өмсөж шít. Тэгэл 90 имгүүгээр ингээд уранхаа хувц өмсдөг. Энэ өөрөө бас хувц өмс хэдэн ундааны буян шигэ барах муу ярж монголчууд цээрэлдэг ус ард юм шít. Димэгтэй үнэ чи одоо бас үс мүсээ задгаа тавих
энэ дээр яг номын юм ярьж байгаа хүмүүс тэгэл янз бүрээр ойлгох байх л та. Тэгэхээр хумсаа их одоо цаг цөөн болоход эмэгтэй хүмүүсийг бол мамын төрхтэй болно гэж яриад байгаа. Яагаад гэдэг судлаад үзэнгүүт л жишээ болгоод ярьж байгаа шүү. Тэнгүүд үсээ задгаа тавь сексийлгэнэ гэж байгаа юм. Тэгээд хумсаа маш их урт ургуулна гэж байгаа юм. Тэнгүүд одоо нэг хүүхнүүд чинь хиймэл юм наадаг болчихсон. Зарим ч оргиор нь ургуулдаг болчих. Тэг өлмид дээрээ дигдэж явдаг юм байхгүй. Гэтэл өсгийтэй хөл өмсөж шүү. Тэгээд ингээ хувцсан өмсөн ингээд баг богинохон банзал өмсөж байгаа. Маш богинохон. Тэгээд одоо ингээ эмэгтэй үний одоо хөх мөхнийхөө бараг талыг гаргасан тий. Ийм богинохон хувц өмсөж нэвт гэрэлтсэн. Тэгээд уранхаа хувцаар гоёод ер нь их тийм мам гэдэг юмт маань яг тийм юмт байдаг л да. Тим төрхтөө болж хувцлана гэд номон дээр заасан байдаг. Тэгээ одоо нэг зарим эмэгтэй бүгдээрээ биш л дээ. Зарим одоо хит их мод төдөж юм ганган эмэгтэйч харахад бол яг л мамын төрхтөө хувцлах юм ба шүү дээ. Тэгэхээр хувцлах байрах энэ хүний л эрхийн л асуудал баг л та тий. Мод гэл. Тэгвэл номон дээр тэг сони битсэн байд. Одоо тэгэхээр навтрахаа хувц өмссөн ухаан завшиг мамын төрхтөө боллоо гэж ярьж яах л баг та тий. Цаг цөөн болоод ингээд бас ингээд хэцүү цаг ирэх үед хүмүүсийн бодол санаа нь өөрчлөгдөх янз бүрийн гаж юмд дурлах цаг үе ирнэ. Тэгэхээр үеэрч бид нар энийг яаж мэдхийн хэрэг янз бүрийн үг хэллэг хэрэгэлдэг болох юм гинэ. Монгол хэлээр ярих үндсэн хэлээр ярихгүй гадаад хэлээрийг ярих туртаа болох янз бүрийн гаж сонь үгийг хэлэх. Тэгээд янз бүрийн элдэн маягийн хувцсыг өөртөө ингэж одоо янз бүрийн гаж маягаар хувцланаар энэ бол ямар дон шүгснийг мэдэж болдог. Тим аргууд байд юм байна. Яриа үг хэлэг хувцсанд их гаж болоод ирэх юм бол энэ бол ийм дон одоо шүглс юм. Дон гэдэг зүйлийн тухай би өвдөн өөр нэг нэвтрүүлгээр ярьжсэн. Янз бүрийн одоо гаж болоод тэ ээж аав өгөнд орхоо болоод хэрүүл хараалын өгөнд дуртай болоод тэ гадуур тэнээл ингээл аригтаарс муу хүмүүстэй нийлээл аригтаар суугаал зодоон үдэн хийгээд ингээл буруудаад ирэх юм өөрөө ёрн орлоо гэж манайхаа ярьж. Тэгэхээр нэг тийм ёр ороод ирэхээр бид янз бүрийн дор одоо асуудалд орж ирдэг. Тэгээ бороо орох юм наад руу гарч иж ёр шинж тэмдэг гарч иж бороо ордогтой адилхан зүг зүгээр байж байгаа хүн асуудалд ордог. Тэгээ нэгэн л хямрал ундаа гэж ярьж байгаа юм чи хямрал ундаа дээр нь хүний бодол санаа уран өөртөгдөх янз бүрийн амтэн алхад баясах тэгээ хэрүүл уруул хийхэд донтох хүнийг муу илжлэх юм бол бах тав нандаг бас л ад донгийн л одоо хор. Энэ дон гэдэг зүйл бол хүний сэтгцийг эвдэж орж ирдэг. Хэвийн сайхан юм ярьж байсан. Нэг л өдөр хиг йог гэл хараал өрөөлн дуртай болж энэ хүн төрөл ярьсан юм шиг өөр болчдөг. Тэгээ энэ өөр сэтгцийг эвдэж орж ирдэг. Ёрлож орж ирдэг. Тэр дон гэдэг зүйл бол заавал эрүүл саруул царай зүй сайтай тийм хүнд одоо шүглэхгүй заавал одоо уруу дорой тийм ядарсан шүглдэг зүйл биш. Үнэн өгтэй шударга цэвэр ариуныг сахидаг ийм хүнийг хорлдог дом байна. Лам хүний эдээнд хорлж өглөгч ламын эдээнд орж харамжуулгадаг юм энэ гэдэг дом байна. Мөн үнэн өгтэй шударга хүнд одоо хорлдог дом байна. Янз бүр байдаг. Зөвхөн урлагийн дуучин бүжигчин жүжигчин хүнийг бас хорлдог дом байна. Ягаад дон гэрж байгаа одоо цаг цөвөн болж байгаа нүд хүний сэтгэл санаа маш их сонин гаж сонин бос их орноо хайрлахаа байсан байгаль уул усыг төнхөж тоо одоо ингэж булаг шандын сэвтэгтэй тоохоо болцсон эцэг эхийгээ янз бүрээр одоо үгийн хүндлэхээ байж янз бүрээр хараад загнадаг энийг хээв нэг байдаг юм шиг болдод энэ өөрөө буйнаа барах ямар болундаа доройтох хүний хамгийн том ёр шинж тэмдэг нь шүү дээ анхаарах хэрэгтэй энэ дээр Монгол эр хүний хямар гэж ярьдаг. Гэтэл Монгол эмэгтэй хүний хямар гэж төдийлээ ярьдаг. Ер нь эмэгтэй хүнд ч гэсэн бас хямар гэж ойлголт байгаа ах гэж бодож байна. Энэ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хямрын одоо юугаараа ялгагддаг юм бэ? Тэгэхээр энэ дээр яг эмэгтэй хүн дээр одоо энэ урд нь надаас асуугдчих байсан асуудал та. Хямар ингээл ундаа ярихад чинь эр хүний л хямар гэхээс эмэгтэй хүн жогч ярьдаггүй байсан. Тэгэхэд эн чинь яг арга бүлэг цохилдол ирэмээр зохилтон амьдарч гин яг 900 жамаар ажиллаа хувааж аваад хүнд хүчээр ажлуудын ирчүүд нийгээл гэр дотор нарийн чимхлэр ухааны бүх юмыг эмэгтэй нийгээл эртнээсээ ч ажиллаа хуваагаад авцсан гадаах ажлыг ир мэдэн гэртх ажлыг им мэднэ гэдэг үг байж л байдаг. Тэгэхдээ эн чинь яг эмэгтэй хүн гэдэг чинь мөн л адил одоо хөдөлмөрлөөл ажиллаад бүх ертөнцийн үйлд оролцоо явж байгаа учраас сүлд хямар дөрөт нэгж байдаг. Энэ талаа биос үзэхэд бол эмэгтэй хүнд ч гэсэн ир эмгэлтгүй л бас хямар гэдэг зүйл байна. Бас л дотоод хийн гүйдлүүд таван хямар бүх юм цогцоороо байж байдаг. Ялгамжаагүй л хямарын тухай яригдана. Бас л буруу зүрх хийх юм бол хямар лундаа доройтож, уруудаж явах бүрэн боломжтой. Тэгэхээр энэ дээр ялгамжаагүй бол байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж ярьдаг. Тэгээд нэг талдаа бас тэнгэртэй хүн гэж байдаг. Тэнгэр нь хайсан хүн гэж манайх яриад байдаг. Энэ яг ямар утга учиртай ойлголт юм бэ? Тийм ээ, тийм чухал асуулт. Манай Монгол төмөн дунд ч нэг эзэн хичээвэл заяа хичээнэ. Тэнгэртэй хүн гэж нэг ярьдаг. Тэнгэр нь хайсан хүн гэж бас яриад байдаг. Тэгээд таны асуултанд хариулахад
Одоо заяаны 5 тэнгэр гэдэг бол биднээс биед хамт төрсөн 5 тэнгэр гэж байдаг. Лаа 5 тэнгэр. Тэгэхээр ерөөсөө биднээс ихээс мэдлэхэд л биднээс биетэй хамт төрсөн тэнгэр гэж лаа 5 тэнгэр үе. Олон нэрээр нэршилж байгаа. Ата 5 тэнгэр, заяагч 5 тэнгэр, заяаны 5 тэнгэр. Тэгээ энийг төвдөр болохоор говийн лаа гэж байгаа. Говийн лаа гэж. Энийг тэнгэр бурхтууд надаар их зурулдаг л да. Тэгээ энийг өндөргийн Монголын анх дугаар богд өндөргийн заануудаар Монгол түмний буян заяа хизээчүүл барагдах юм а. Их буян заяа өндөртэй. Тэгээ энэний гол баталгаа нь болох нь говийн лаа юм а. Энэ говийн лаа гэдэг зүйлийг л Монгол түмэн их одоо шүтэн дээдэлж явах юм бол заяа буян дөрөйтөхгүй юм байна. Тэгэхээр монголчуудаас бусад одоо төвд өөр буддизм говийн лааг нэг шүтдэггүй мэддэггүй. Тэгээ энэ заяаны 5 тэнгэр говийн лааг манай монголчууд маш их өндөргийн занзуураас үл их дэлгэрүүлсэн. Тэгээ энэ говийн лааг л шүтэж явах юм. Энэ маань өөрөө бурхан биш, тэнгэр юм байна. Тэгэхээр энийг шүтэн дээдэлж явах юм бол ажил үйлээс бүх юм аян зөндөө бүтэж буян заяагаа барахгүй байх учиртай гэж өндөр богд маань альцсан байдаг. Тэгэхээр төвдөр болохоор говийн лаа гэж манайхан бас буруу л яриад байгаа. Энэ болохоор гоби ланга гэсэн утгатай. Гоби лан заяаны 5 тэнгэр гэсэн утгатай. Тэгэхээр 5 тэнгэрийн тухай яригдаад байгаа. Энэ маань бас өмнө нь Хямрын тухайрсаа маш холбоотой. Тэгэхээр говийн лаа заяаны 5 тэнгэр гэдэг хүний биен дээр 5 лаа тэнгэр байршиж байгаа. Тэр яг толгой дээр болохоор толгойн орой дээр юлха буюу төрсөн орон нутгийн тэнгэр байна. Баруун мөрний харалтаа бол даалха буюу сүлтэн тэнгэр буюу Хямрын тэнгэр гэж байдаг. Яг зүрхний харалтаа сорглаа буюу амин тэнгэр гэж байна. Баруун сугны харалтаа бол полха буюу эрийн тэнгэр, эцгийн тэнгэр. За моолха буюу зүүн сугны харалтаа моолха буюу хин тэнгэр, эмийн тэнгэр. Тэгэхээр 5 тэнгэр биен дээр ингээд зэрэгцээ байрлаж юуг иргшиж орж байгаа юм бэ? Одоо бид жишээлхэд малгайгаа үнтэй битээ солиор гэж ярьдэн шүү дээ. Малгай толгоогоо танихгүй үнтэй битээ малгайгаа соль. Малгаанд ч Хямар одоо юу гэдэг буян заяаг чи баллаа ичнэ гэдэг. Тэгэл яг энэ толгойн харалтаас нь юлла буюу төрсөн орон нутгийн тэнгэр байна. Одоо яг хаан төрсөн газар одоо өөрөө хотод төрсөн бол хотын одоо ихэнх нь хөдөө төрж шít манайх чинь тий. Тэгээ хөдөөнөөс хотод зүүрч орж ирсэн хүмүүс зөндөө байж лээ янз бүр байна. Тэгээ яг төрсөн хүү цүгсэн газрын тэнгэр дагаад яг нөө толгойн харалтаа яваад байгаа. Тэгээ малгай толгой хүнтэй зорилгод тэр орны тэнгэр дөрөөдөж мөрөөдөж сэвдэж бузартдаг юм байна л да. Одоо мөн адил баруун мөрөн дээр хүн ингээл манаас сайн мэдхгүй мөртлөө баруун мөрөн дээр гараа тавингууд бити мөрөн дээр гараараа хүрээдэг гэл. Яасан их Хямранд нөлөөлж гэдэг. Бити хүрээдээ би утгыг нь мэдэхгүй гэхдээ болдгүй юм гэдэг. Тэгээ баруун мөрөн дээр чинь даалха буюу одоо дайны тэнгэр юм уу сүлтэн тэнгэр гэдэг баруун мөрөн дээр байж. Одоо биднээс нөө генералуудын погонд мөрөн дээр байгаа шүү дээ. Одоо маш том тав уушууд чи хүний Хямрлуундаа мөрөн дээр байна шүү дээ. Сүлт дайны тэнгэр. Энийг байс яг энэ дээр нь одоо погон ингэж хадаж 5 генералын тэмдэг энэ дээр байна. Яагаад энд биш мөрөн дээр байна гэдэг чинь энэ чинь эр хүний хамгийн нандин дайны сүлтэн тэнгэр энд байгаа байхгүй. Даалха буюу дайны тэнгэр сүлтэн тэнгэр л дээ. Тэгээ энэ дээр хамаагүй ингэж бас танихгүй янз бүрийн сэвтэх юм бол тэр дөрөтнөсөн цээр байдаг. За тэгээ баруун сугны харалтаа поло буюу эцгийн тэнгэр, эрийн тэнгэр баг. Тэгээ эцэг удмын одоо тэнгэр, өвг эцгийн тэнгэр тэнцээ байна ус. Эмэгтэй өндөр бол эрийн тэнгэр эндээ байна гэж байна. Энэ дээр бол моол буюу хин тэнгэр, эмэг хин тэнгэр буюу эмэгтэй тэнгэр эд баялагийг хариуцчихдаг. Хамгийн гол тэнгэр бол тэр сорглаа буюу амин тэнгэр. Тэр зүрхний харалтаа оршоод тэр хүний амь насыг батжуулаад амьд зуурдаар нас барахгүй тэг гинтийн үхлээр авах энийг хариуц. Энэ сорглаа хүнийг бас л нэг 100 настуулах одоо үүлийг иршиж байгаа. Энэ тэнгэрд сэвдэд дөрөйтгөл юм бол хүн зуурдаар нас барах, гинтэд нас барах өвчөө авна. Энэ бат байх юм бол хүн аваар осолд орсон ч гэсэн босоол ирнэ. Энэ маань дөрөйтсөн байх юм бол баг бүдэрч унаал ингээл жоохон юм болгоод шууд ингээл амьд тавих хавилт. Тэгээд энэ хамт төрсэн тэнгэр өөрөө хүний бие дээр байгаадах юм бол яг бат байх юм бол тэнгэртэй хүн ширч байгаа. Одоо энэ 5 тэнгэр чи одоо сүлтэн тэнгэр байна, төрсөн орон нутгийн тэнгэр байна, Хямр одоо амь насны тэнгэр байна. Энэ бүхэн тэнгэр нь ингээ бат Хямртаа ингээ тэнгэр нь бат байх юм бол ажил үүсэн маш бүтэмжтэй нэг бас л сүлт нэг тэнгэртэй хүн болоо явж. За тэнгууд эн чинь яавал дөрөйтнөөс биднүүсийг хийж байгаа буруу үг үйлдэл бүх болгоноос энэ дөрөйтж байгаа. Энэ дөрөйтх бол биенээс холдоод идэх. Энэ биетэй хамт байх л бол тэнгэр харсан болоод. Тэгээ энэ биенээс холдоод байх юм бол биднээс тэнгэр холдоод байх юм бол биднээс хүч ингэ сулраал эхэлж байгаа. Тэгээ юунд сулрах вэ? Биднээс худлаа ярих, хулгай хийх, буруу үйл хийх, янз бүр босромог ингэ янз бүрийн болж бүтггүй ёс бус үйл хийхэд бол энэ ингэ дургуцаад идэг. Тэгээ ингээл дөрөт тэгээ нэг харсан тэнгэрс яна манай эзэн маань яагаад буруу үйл хийхэ болчоос ивлээ гэл ингээ итгээд байдаг. Гэтэл нөгөөт ингээл арихтаар суугаал хүн амтны хулигтаа луурдаа буруу юм хийгээл ах юм бол хаяад явчихна бүр
гомдоод. Тэнгэр нь харах гэдэг. Тэнгүүд тэр хүн чи одоо тэнгэр нь хайсан амтан болж өөрнө шүү дээ. Тэгэх юм бол тэр хүн юу ч хийгээ бүтэхгүй, бүр юу ч хийгээ бүтэхгүй болно. Тэгэл аригтаар суугаад болж битгэхгүй бүх юмнээ оройд манлайлал явж байна. Тэгээ хамт төрс нөгөө заяаны сайн зүгийн тэнгэрүүд нь хаяа явчихгууд муу зүгийн хар зүгийн тэнгэрүүд эзлээд авчиж байгаа. Бушуух шийдлээд авна. Тэгэх юм бол тэр хүн бол тэгээ дээшлэх дэвчих ямарч боломжгүй болж байгаа. Тэгэхээр ерөөсөө тэр хүнээр бол тэгэл ерөөсөө болж бүтгүй худлаа хий, хов зөө, хулгай бүх муу үлийг бол үлдүүлээд өөрөөр нь өөрийг буснуулаад дуусчих. Нэгэнд тэгээд тэнгэр нь хаяа явчихвал тэр хүн ахиад сэргэх боломж бараг байхгүй болчих. Тэгэхээр бидээс анханасаа тэр говийн лаа гэдэг нь заяаны таван дээр батхын тухай тэгэд Эрдэнэс Монгол түмэн шиг тэр чинь гөрөөс унтсан. Тэгээ нэг таван морь унтсан. Тэгээ таван баатрын дүртэй эрт дээр очирвантай говийн лаа гэдэг одоо наад тэр зөндөө бүтээдэг л дээ хүмүүс бүтээлгээл багшаа говийн лаа бүтээлгээл. Тэгээ би залуу хосууд гэр болж байгаа хүмүүст бол заяаны заавал таанаас бол тийм том бурхан шүтэж болж чадахгүй хэцүү. Эхний ээлжинд таан зүгээр говийн лаа байхад хангалттай. Говийн лаа чинь тахил байлангаа өргөж чадахгүй мартлаа саналаа залуу хүн чинь бас ингээд бүгдийг төгс авч явах хэцүү ажилтаа завгүй байлаа гэхэд одоо тахил байлангаа өргөхгүй байлаа гэдэг догшроод янз бүр болоод байгаа юм байхгүй. Зүгээр тэр чинь сайхан ингээд эдэ будааны дээж өргөж байж байна. Тэгээ говийн лаагаа баясгаа авчих юм бол төрсөн ордны тэнгэр эрүүл мэнд нас цог хэмэр бүх юм бат юм гол үнцэн тэр. Тэр говийн лааг бол шүтэн дээдж чи өндөр богдоос би төрөөндөөс ангадахаар богд өндөргэн зан онцор хүртэл халах монголчуудын буян заяа их юм. Тэр говийн лаагаа баясгаж шүтэн дээдэлж явах юм бол буян заяа ерөөсө хазаахгүй байх үндэстэй гэсэн. Их олон аргууд байгаа юм. Тэр нь ерөөсө хүний буян заяа тэр заяа гэдэг маань өөрөө энэ санскрит үгстэй ялгуулсан яг заяа гэдэг үг нь бол одоо заяа гэдэг үг чинь санскрит үг. Тэгээ Монгол оронд орж ирээд энэ маань ялгуулсан ялан дийлэх гэсэн утгатай байхгүй. Энэ маань өөрөө тийм самгард үг. Би өөрөө зөв юм руу зүтгэхэд зөв юмыг хийгээд ингээд би эцэг бие маань хичээх юм бол заяаны таван тэр дагаад шууд тэтгээд ингээд аваа явчихдаг. Биднээс буруу юм руу ингээд явах юм бол заяаны таван тэр дургуцээд ингээд дөрөөтөд идэг. Тэгээ биднээс тэнгэртэй байна гэдэг бол тэр заяаны таван тэнгэрийг бат байлгаж байгаадаа толбот. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Тэр бол ерөөсөл та зөв үйлдэл хийгээл зөв юм бодох юм бол заяаны таван тэнгэр таны мөнхөд ивэгээл аваад явна. Тэгэхээр тэргээл биднээс дөрөөтүүлж болохгүй. Тэнгэр нь хайсан хүн болж болохгүй. Тэнгэртэй хүн байх хэрэгтэй. Тэгэхээр биднээс нэг буйны замаар зорчиж зөв хүмүүстэй нөхөрлөж амтнд тустай байж байгаль ихтлэгээ одоо сэвтээхгүй дөрөөтүүлэхгүй байж бид ямар нэгэн ажил үйл хийн л дээ амьдрах амжиргааны тухайд. Тэгэхээр тэр үйл маань ямар нэг амтны амийг хөнөөсөн буу зэвсгийн 8 юм уу ариг тамхи юм уу хар тамхи ч юм уу газар уулуулаад төнгсөн одоо ийм л байж болохгүй хилэнцтэй байж болохгүй мэдээж газар уул ус ашиглалгүй л яг хөө тэгэхээр нөхөн сэргэлтийг маш сайн хийх ёстой. Тэгэхээр айхтар буруу үйлүүд байгаа юм л да мөнгө олох хамгийн хурдан арга хар тамхи буу зэвсгийн 8 байдаг. Эргээд үр дүндээ хүмүүс мансуурна. Одоо монголчин мансуурлах бод засрах явц хар тамхи хэрэглэх байтал одоо энэ 10 жил оюутнууд маш их дэлгэрж ирж байна шүү дээ. Энэ маань өөрөө хүнийг зовлон дунгаж идэг. Буу зэвсгийн 8 гэдэг чинь эргээл хүнийг амтныг таслах хилэнцэг үлдэх аюултай. Ийм юм руу л ерөөс орж болохгүй. Одоо буянтай ажил байж л одоо багш, эмч, тоогооч гэдэг юм уу те эдгээр чинь дандаа хүний хоолно, унтлна. Энэ хийж байгаа үйл маань их зүв байх хэрэгтэй. Энэ цаг мөчид баяр наадам болж байна. Наадам гэдэг үг. За тэр дундаа 93 наадам гэдэг үгийг ер нь яаж үүссэн бол та энэ талаар ер нь уншвуу, судлав уу? Юу гэж боддог вэ? Одоо бол бид нар чинь нэг яг ардын хувьсгалыг ялсны баяр гэл наадам гэд хийж байгаа. Өмнө нь бол дан шиг гэл хийдэг байсан. Бат оршоол өргөх гэл. Энэ маань бол буддийн шашинтайгаа холбогдоод одоо тухайн богд номын одоо дээд мэрэгд болсон богд одоо богдуудыг одоо шавдангийн баттгах амнаас нь барцдаггүй урт удаан наслахыг бэлэгдэх дан шиг гэдэг наадмыг зохион байгуулж морь уралдаж бүх байралдаж сур авдаг гэж ирсэн уламжлалтай. Ерөнхийдөө ер нь наадам 93 наадам гэж яагаад энэ эр хүний эд хавыг харуулсан 3 төрлийн баяр наадам байгаа байхгүй. Одоо хурдан морийг унж одоо хурдан хүлэг морьдүүд байна. Одоо онч мэрэгэн харуулж ном сумаар гэж яг мэрэгэн харуулж онж байна. Эр бэртаа сайхан бэртаа бүгчудаа биеийн хүчээр гэж барилдаж одоо үзэж чинь те. Яг цаад номын утган дээр бол ерөөсөө энэ маань эзэн богд Чингис хааныг дахин төрхийг бэлэгдсэн. Тийм одоо хурайлан даллан дуудсан номын баяр юм. Эзэн богд Чингис хааныг ингээд урайлан дуудаа дахин төрөөч юм Монголдо тий. Тэгэх юм бол таны хурдан морьд чинь хэвээндээ байна. Яг хурдан морьд чинь дэлхийн талыг байлдан дагуулсан хурдан морьд хүлэг маань дооч гисэн байна.
Мөн дэлхийн талыг байлдаа эртээ бяртай цэрэг ирсүүд юм одоо бүх барилдсан бяртай одоо хүч чадалтай ирчүүд маань байна. Мөн одоо онч мэргэн ном сумаар харваад энэ харваачд манаас одоо ч ихтэн байна. Тэгээ та Монгол орондоо түргэн залраач гэсэн номын утганда Чингис хааныг урайлан дуудаж одоо хурдан төрхийг бэлэгдэлт номын баяр юм л да. Цаад утган дээр байна. Наадмын өдрүүдэд та ер нь яаж хэрхэн баярлдаг вэ? Баяр наадмыг хэрхэн өнгөрөөдөг вэ? За тэгээд манайхан сүүлийн үед маш олон төрлийн гой гой дээлнүүд их өмсөж гин. Хурдан морой уухийн ууж гин, очиж үзэх нь үзэж гин тий. Таны хувьд баяр наадам хэрхэн өнгөрдөг вэ? Тийм үү адил баяр наадам дээр Монгол түмэнд одоо олон баярыг бий болчихжээ. Тэгэн дээр Монголын язгуур үндэсний гол баяр бол цагаан сар бөгөөд наадам баяр мөнөөс юм уу. Тэгээ энэ дээр биднээс яг Монгол бахархлагаараа гойдог. Яг Монгол гэдгийг мэдэрдэг. Одоо Монгол хүн гэдгээрээ бахархах гоё баяр байдаг. Тэр хурдан морь, ном сум бүх барилдгаа үзэж сайхан цэнгэж баярладаг. Монголчуудын хамгийн дээд баяр юм. Тэгээ энэгээр биднээс Монгол хувцас өмсөж гойдог. Миний хувьд бол муу адил бас дээлэрээ гоёх дуртай. Дээл өмсөх дуртай. Олон дээл байдаг. Тэгээ одоо маш олон төрлийн дээлийг гардаг болчих тээ. Дээл одоо ингээ нудрахтаа дээл байж л байна, янз бүрийн дээл байна. Тэгээ сүүл рүүгээ бас ингээ загвар нь маш хитэдэд ирэхээр яг үндсэн хэв маягаа жоо алдаад байгаа болов гэж анзаардаг. Яг хүннөө одоо захтаа дээл байж л байна. Тэгээ олон төрлийн дээл байна. Сайхан одоо ойдог болсон байна. Тэгээ миний дээлийг ойдог нэг шам маань байдаг. Тэгээ би яг л тэр яг нудрахгүй одоо тэр дээлээр гоёх дуртай. Тэгээд тэр Монгол дээл хувцс гэдэг бол өөрөө бүс, малгай бүх юм цогцоор сайхан өмсөд тэгжээ нөгөө бүс Монгол хүний нэг 9 одоо ихт бэлэг гэж байдаг. Тэр дотор одоо бүс, малгай, дээл, гутал бүгдээр эрдэнэ гэж орж явж байдаг. Бүтэг төрийн бэлэгдэл бүс, мандах төрийн бэлэгдэл малгай. Тэгэл гутал мотл бүх юм ч өөрөө тэр Чингисийн 9 их бэлэг гэдэг дундаа бэлэгдэл дундаа энэ дээл, хувцс, малгай, бүс гэж явж байдаг. Ир хүний хямралундаа бүсэндээ энэ бүсээ их дээдэлдэг ард түмэн. Жишээлх юм бол тухайн айлын одоо гэрээ эзэн байхгүй хойгоор бол орон дээр нь бүсийн очир зангилаагаар зангидаад ингээд заавал тавьдаг. Дээж ингээд дээш нь тавьдаг. Тэр бүс гэдэг зүйл өөрөө хүний хямралундаатай хасар холбоотой. Доор одоо жишээлхэд Чингис хаан жамх орчин бүсээс солилдож анд болдож шүү дээ. Тэгээ бүсэнд өөр ир хүний хямралундаа байдаг. Тэгээ бүсийг биднээс чинь даван бүс бүслээд их удлаа шүү дээ. Тэгэхээр чи Монгол төмжийн хязгаар даван бүс бүсэлдэг байгаагүй байхгүй. Биднээс нэг суран бүсээ бүсэлдэг. Тэгээ Чингис хааны эртнээс биднээс нэг суран бүс, толтой бүс одоо бүсээ бүсэлдэг байсан. Даван бүс чинь хятадууд бүсэлдэг. Тэр чинь сүүлд манад орж ирсэн нэг дурдан бүс, даван бүс бүслэл тэгэл нэг шилап малгаал тавил яваад байдаг. Тэгэл нэг хороомон гутал өмсчдөг. Тэгэхээр биднээс бол одоо бүгд сайхан буцаад нэг өв соёл мөн сэргээд сайхан толтой суран бүс, хүннүү бүсээ бүсэлдэг бол тун сайхан байна. Тэгээ энийг огт бүсэлдэг би анх оюутан байхдаа л бүсэлж эхэлсэн. Тэгэхэд ерөөсөө яг мөнгөн бүс юм толтой бүс бүсэлдэггүй байсан. Тэгвэл би оюутан байхаас ахвалаад би ч өөрөө бэмбэ 90 жугаа хүч шүтдэг. Миний одоо орчин цагс нэг краш гэж ярьдаг болсон биз дээ. Би ч нэг бэмбэ 90 жугаа краш. Тэнгүүт манай аав маань нэг жоохон бах ном их уншдаг өөрөө дээлнээс өөр хувц өмсдөг. Тэгээ би ч нэг Монгол дээр ном их уншдаг, номын сан их. Манай ч нэг би ч нэг манайх байшинд амьдардаг байсан жоохон бах. Гэрийн тал маань нэг номын сан хасар их номтой. Тэгээ аав маань бүгдийг уншдаг. Тавилгын орог номын сан. Тавилгын номын сан. Тэгээ би тэгтээ аав маань номыг тавилга болгож ашигладаг. Хэрэгэлдэг. Тэгээ хавцыгээд гадуур нь заавал гэлгар утар хавцыгээд одоо номыг маш гоё уншдаг. Тэгээ биднээс ингээд ном уншаад уншнаа ярьж өгдөг. Тэгээ биднээс ямар нэгэн одоо жоохон байхад гавьяа байгуул шүү дээ. Онц сурдаг ч юм уу, зургийн уралдаанд төрүүлдэг ч юм уу гавьяа байх. Нэг номоор шагнадаг. Тэгээд ихтлгүүрийн яг зүүн тал номын дэлгүүрээс нэг ном авах хэрэгтэй. Тэгээд биднээс ном авахын тулд нэг хичээлдээ сайн суун гавьяа байгуулна. Тэгээ би багасаа ээж маань гоё дээл ойдог. Тэгээ аавд гоё дээл нь ойдогчдаг. Хавар намар зууны өвлийн хурган дээл тэгээ хүнтэй дээл дан дээл гэл тэгвэл багаас аавыг хараад Монгол ир хүн гэдэг чинь дээлээр гоё юм бэ. Тэгээд ингээд аав чинь Чингис хаан их зурдаг. Тэгээ хурдан морь их зурна. Тэнгүүт за ингээд Монгол ир хүн чинь дээлээр гоё дээ Чингис хааны гоё сургаал одоо тэр үгдийн нууц товчоо ч юм уу үлгэр гоё түүх ярьж өгдөг. Тэгэхээр энэ Монгол ир хүн бол ийм л байт юм бэ. Тэгээд аавыгаа дуурайгаал дээл өмсөх туртаа болол тэгэл Чингис ном ингээд цуглуулдаг. Одоо би өөрөө маш их номтой. Гэхдээ ихэнх нь бурхны шишний гоё танка зургийн ном буддийн философийн номнууд маш их. Аавын ч гоё номнууд байна. Тэгээ мөн урлагийн номнууд асар их байдаг. Тэгээд
дээл өмсөх нь гол улбаа маань аавас улбаатай. Тэгээд дээлийг бол яг энэ оюутан байхад л одоо яг нөгөө сайн Бэмбэ Эренжингой ч өөрөө юм казаки юм суран бус бүсэлдэг. Тэгээд дээлэн доогуур ингээ сайхан ингээ явждаг. Тэгээд ер нь Монгол ирэх хүн бол тэгээ аав Бэмбэ Эренжингой номыг их уншдаг, ярьж их өгдөг. Тэгээ багасаа ингээл бүр ингээ уншаад сонирхоо заяг хэл юм. Тэгээ одоо би яг нэг тийм казак юм яг Бэмбэ Эренжингой шиг казак бүс байна, толтой бүс байна, олон бүс байна. Тэгээд оюутан байхдаа өөрөө нэг юм ингээл цохиол хөөмөлөөр цохиол жижигхэн дуу одоо ур хийцэн одоо үзэхээр инээдтэй юм байна. Тухайн үед бол гоё. Тэгээ нэг юм материйн дүр гаргаал тэр маань усны мангас гэдэг юмтай толгоол. Тэгээ тэр яагаад тэрийг хийсэн тэр өөр хичээнгүн бэлэгдэлтэй юмтай. Хамгийн одоо бүгд цаг үед хичээл зүтгэлээ алдаж болохгүй. Тэрийг харах болгонд би хизээ цахлах урчлахгүй би хичээл зүтгэлтэй шамталтай байх хэрэгтэй юм байна гэд санах хэрэгтэй. Тэр матер гэдэг амтан бол одооны усны матер биш бэлэгдэлтэй амтан байхгүй. Усны мангас гэж одоо юу чүүсрэн гэд нэг юм ингээд зуусчих юм бол хизээ тавьдаг амтан байхгүй. Тэгэхээр тэр ингээд бурхны одоо жавилд ингээд бэлэгдэлтэй амтан болоо явж байгаа. Хичээнгүн бэлэг параметрийг бэлэгдээд одоо нэгэнт бурхны шашинд орох юм бол таныг одоо бурхан болон болж хичээл зүтгэлээр хизээч орхихгүй гэсэн бэлэг. Тэгээд толон дээр тэрийг хийгээд нэг суран бүсээр нэг хийгээд тэгээд арлынхын төмөрийг ингээд чандамны доотлын бөөрөнхий төмөрийг авч чаад хийгээд тэгээд ингээд хийцээ одоо байдаг. Тэгээд анх Монголд хамгийн анх л тэрийг хийж өөр. Тэгээд түүнээс хойш тэгээд намайг оюутан болоод төгсөж байхад бол ингээд толтой бүс хийгээл хэллээ л дээ. Тэгээд би өөрөө сүүлд нэг бүр хөөмлөөр цутгамлаар ингээд яг маш гоё бүснүүд хийсэн. Тэгээд Монгол хүмүүс яг одоо бүгдээр л гоё юм толтой бүс зүгэл сайхан гоё харагдаж байна л да. Тэгэхэд энэ маань Монгол ёс мод сэрэж яг үндсэн мөн чанараар сэрэж जैन. Тэгээд сайхан Монгол хутлаа өмсөж जैन. Тэгэд Монгол эр хүний чимэг гэдэг бол дээл хувцс үнэхээр сайхан гоё юм. Тэгээд яг энийг дээл хувцс өмссөн бол одоо яриа их цэгцтэй байдаг. Янз бүрийн тамхи арх хэрэглэж болохгүй. Хөдөлгөөн их намптай болж хувиргадаг. Хүнийг угаасаа ингэ хямартай байхаас аргагүй болгож дээл өмсчөө зодоо нүдээ гээл хараал өрөөл өмсөх энэ өөрөө маш зохимжгүй. Тэгээд дээл өмссөн гэдэг бол их төлөв төвшин маш их намптай хүнийг болгож харагдуулдаг л да. Цаанаасаа хөндлөмөр санагддаг шүү дээ. Тэгээд би наадмын өөрөөс асуулт орыг сайхан морио очиж үздэг, бүхөө үздэг. Наадмын талбаагаараа сайхан нар зөв тойрч бүхөө үзэж наадмаа үздэг. Бусдын адилаар мөн дээлөөмсөө гоёдаг наадмын динжээр явхад жоохон байхад аав ээж минь дагуулаад наадмын студионоор байнга яваад сурцсан. Тэгээд яваад ирэхээр л одоо сая хэмэр бадраал тухайн жилдээ нэг сайхан жоохон байхад болоо явцдаг. Одоо яг энэ уламжлалаа гээдгүй юм байна. Яг одоо болоход ихнэр хүүхдэд дагуулаад наадмынхаа бүхөө өтсөл наадмын студионо нар зү сайхан тойрол наадмын хуушуур авч идэл. Тэгэл нэг айргаа угаад сайхан болдог. Энэ маань нэг тийм жишг болчлоо сайхан. Тэгэл муу адил хурдан морио очиж үзэн бүхөө үзэж ингэж баярлдаг да. За, хоёлаа өнөөдрийн ярилцлага маань энэ төрөйд бас өндөрлөж явах шиг байна. Цаг нэлээд төгсөн бах шиг байна. Тэгээд танаас асууж тодруулаагүй хэлхийг хүссэн үлдсэн зүйлээ л энэ хормыг танд үлдээж байна. За баярлалаа. Өртнөөс ингээ ороод танахаар ярьжсэн. Тэгээд сайхан олон хүмүүс үздэг. Тэгээд энэ подкаст энэ нэвтрүүлгээр олон хүнийг соён гэрэл ажлыг хийж байна. Маш олон мундаг хүмүүс ингэж орж хүн хэлхээс наашгүй хүчээр хүнд ингээд зөв зүйтэй зүйлийг сонсоод мэдээд авах нь бол хүн чинь бага алдан алдахгүй байх боломжтой. Тэгээд танаа одоо энэ Хөг Тэнгэр радио подкаст хамт олон өндөр амжилтыг хүсье. Тэгээд би бас удахгүй бас нэгэн номын ажлыг зохион байгуулах гэж байгаа. Үлгэрт ламрын буюу бодмөрийн зэрэг гэдэг одоо шашин болгонд өөр нэгэн онлын гол ном байдаг. Одоо Христийн шашин бол Библи, шинэ гэрээ гэж байж л байна. Лалынханд бол одоо ингээд Коран судар мөдөр гэл ингээд байж л байна. Тэгэхээр манай буддичны гол гарын алган ном чинь ламрын буюу бодмөрийн зэрэг гэх ном байдаг. Тэгээ энэ номыг шууд одоо хүн барьж аваад уншигод ойлгоход бас хэцүү. Заавал багшаараа хөтлүүлэхгүй бол маш гүнзгий утгатай онлайн ном. Одоо тэндээс бол анханасаа эхлээд бүр бурхан болох замыг наривчлалтай системтэй заадаг. Тэгвэл энийг амар хэлбэр ойлгохын тулд үлгэрээр гаргасан бодмөрийн зэрэг гэж ном байдаг. Үлгэрт ламрын, бэт ламрын, бичээ ойрын шимбом. Үлгэрийн ном Эрдэнэ зохицсон гэдэг. Тэгээ энэ номыг анхлаад би Монголд нэг 2 удаа гаргаад дууссан. Одоо энийг өшөө шинжилэн найруулад бүх үлгэрийг ингээд маш шинжилэн найруулад маш гоё үг болгондоор нь ажиллаад ойлгомжтой болгоод үлгэрт хүн болгон дуртай. Ямар ч тэн дээр ингээд дан үлгэрээр битүү ингээд бодмөрийн зэргийг номлоод энийг уншчих юм бол дараагийн тэр жинхэнэ одоо нөгөө ламрын буюу бодмөрийн богцонхоо гаргасан бодмөрийн зэргийг унших тэр дур хүслийг төрүүлж өгч байгаа. Маш амархан ойлгоо. Тэгэхээр эднээс хүнд хүчээр биднээс юмыг аль талаас нь үзэх үү, яаж юмыг ойлгох үү гэдэг нь аргын сайн ойлгох тавч. Тэгэхээр үлгэрт ламрын номоод эмхтэн найруулаад юм дүүрж байгаа. Тэгээд 9 10 11 сараас ямар ч үн төлбөргүй
гоё том лекцийг одоо Монголын ард түмэнд хүргэх гэ бэлдэж байна. Тэгээд тэрэндээ бас өөрөө тэгээд наадан болох чинь Монгол төмний яарсуур үндэсний сайхан баяр болж байна. Монгол төмөн даяараа моринд хурдан, суран мэргэн бүхэн хүчтэй тэгээд дэнж хотоотол дэлгэр сайхан наадаараа гэж ерөөдөө. Танд маш их баярлалаа. Та бас сайхан надаарай. Баярлалаа. Хөгтөнгөр радио бүтээгч подкастын ээлж дугаарыг хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн Баяр наадмын дугаарт цаглашгүй гэрэлт төвийн тэргүүн Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Бурхан урлаач ухаан зайгаа урагд ирлээ. Дараагийн дугаар хүртэл баяртай сонсогч үзэгчтэй.